Та бүхэн амараа гэрээ. Би өнөөдөр та бүхэнд халгай шарж үзүүлье. Халгайгаа их зөөлөн гал дээр шарнаа. Айгүй зөөлөн гал дээр. Яг бол халгай их амархан түлэгддэг юм байлээ. Тий. Би саяхан халгай цуглуулсан. Шилэн савд ийцэн. Тэгээд өшөөс тийшээ шилэн савнууд хийчихсэн маа. Өшөө 2 уут халгааж байна. Нийтдээ 5 уут халгаа төлсөн л дээ. Тэгээд халгааныхаа хажуугаар бас ярих юм байна. Би ингээ халгаа цуглуулад одоо жишээ нь жоохон айж ахууж бай гэхээр одоо манай аавс их бол ч юм уу тэ ойлгохгүй хүмүүс байна. Одоо нэг тийм хогийн цуглуулаад ч гэдэг юм уу, хогийн ургуулч гэдэг юм уу те халгаа энэ тийм нэг ойлгохтой юм биш те гэсэн тиймэрхүү. Мэдээж одоо зарим нэгэн хүмүүс иймэрхүү юм тоохгүй. Мэдээж одоо хүн гэж бас өөр үзэл бодолтой байна шүү дээ. Тэгээд миний энэ бичлэгүүдийг болохоор мэдээж зарим нэгэн хүн одоо жишээ үздэггүй. Энэ халгаа ингээд угаагаад ингээд шилэн саунд ингээд чихээд хонуулцоход нөгөө өргөснүүд нь лавлыг гар хатахгүй байгаа юм. Тэ. Үхчтэй биш юм байна. За тийм. Миний бичлэгүүдийг мэдээж одоо шинэ интернеттэй, компьютерийн ард суудаг одоо Монголын одоо шинэ юу гэдгийг жоохон дундаж одоо эсвэл тэрнээс дээш амьдралтай хүмүүс одоо шинэ үздэг байх. Эсвэл гадаадынхан ч юм уу тий. Гэтэл би ингээд янз бүрийн одоо шинэ сони юм одоо шинэ мэдээ үзэх юм. Би бол одоо шинэ өөрийн мөрөөдөлтөө хөтлөгдөөд өөрийн одоо шинэ юу гэдгийг зайн халж явах юм гэж суугаад ирчихье. Өөрийнхөө мөрөөдөл хөтлөгдөөд одоо шинэ нэг тийм өөрийнхөө зохиомл тийм мөрөөдлийн ертөнцид одоо ингээм амьдраад бодит байдлаас ингээд тасарсан юм шиг тий. Үлгэр домог шиг юм яриад бурхан тэнгэр гэж яриа тэгээд одоо нэг юу гэдэг лээ. Гэгэн цагаан өдөр солиороо дэмэрээд байгаа юм шиг тий. Тэгэж үзэж байгаа хүмүүс байдаг бах. Тэгээд би сая нэг тийм бичлэг үзлээ л да одоо жишээ нь монголчуудын дунд ядуурл их байна. Тэгээд зарим нэг нь одоо жишээ нь хоол хүнсгүй тийм үлбэрч байна. Тэгээд нохон хоолыг тий одоо 2-3 айлаараа нээлж одоо худалдаж авч тэгээд нохон хоол нарай тийм цэвэрхэн юм гэд иддэг ч гэж авах тий тиймэрхүү юм хүмүүсийн амьдрал үнэхээр хүнд байна гэсэн нэг тиймэрхүү юм үзлээ л дээ. Тэгээд тэр нь миний намайг жоохон байхад одоо жишээ нөгөө нэг талхны толон өгөөд хүн дээрэмдүүлж болохгүй шүү гэдэг юм те талх хавьд ирээрээ гэж явуулж ирсэн тэр хүнд хэцүү үеийг одоо жишээ надад одоо жишээ санагдуулмаар хэмдэрдэг хүмүүс байд юм шиг байна. Тэгээд мэдээж одоо жишээ тэдгэр хүмүүс нь одоо зарим нэг нь болохоор одоо жишээ яаж ч ойлгуулад яаж ч одоо боловсрол өгөөд одоо жишээ амьдралаа дэш нь татдаггүй нэг тийм хоосон толгойтой хүмүүс байж магадгүй зарим нь тий арх уудаг авгаа хөвгтө зодддаг ч юм уу тий нэг тийм хүн биш хүний хүмүүс чанар байхгүй ч гэдэг юм тий тийм хүмүүс ч бас байж болно. Тэгтээ миний хувьд бол ихэнх хүмүүс одоо монголчууд бол одоо жишээ нь ажил байвал одоо тий сайхан амьдрнаа гэж би боддیں۔ Тэгээд энэ дээр одоо сууж байгаа нөхдүүд болохоор тэр ажлын байрыг нь гаргаж өгдөггүй. Ямар нэгэн одоо манай улс орон ямар нэгэн одоо ирээдүй ямар төлөвлөгөөтэй байгаа төлөвлөгөө зохиодгүй ч юм уу тийм. Тэгээд ингээд замбараг үлдсэн тийм учраас одоо шиний ядуурл одоо юмны үн жилээс жилд өсөж байна. Тэгээд одоо монголчууд нэг тийм эртнээсээ ярьдаг нэг тийм үг байсан. Одоо хүн нэмэхээр хүнс нэмнэ гэж. Хүнс гэдэг нь болохоор хүний хэрэгжилж одоо жишээ нь хэрэгэлдэг одоо бүхэл зүйлийг одоо хүнс гэдэг юм л да. Хүнс. Тэгэхээр чин хшийн хүн гээд мэдлэхээр одоо өөрийн гэсэн хувцас хунаар эдлэлтэйгээ ирнэ. Өшөөс
тухайн айлд хүнс нь нэмэгдэнэ гэсэн тийм өөдрөгөр энэ яриаг энэ үгийг одоо чинь ойлгодог. Гэтэл чинь одоо Монголд одоо хүн амын хэд төсөл болцсон юм шиг нэг хэсэг нь ингээд өлөн зэл мөн явж байна. Тэгээд хүнс байхгүй байж гэх юм тий. Тиймэрхүү юм яригдж байна. Хүнс хэтэрхэн үнэтэй байна гэдэг юм тий. Миний хувьд болохоор энэ хүнсний одоо жишээ нь үгдээ хүнс үйлдвэрлэгчнэр одоо чинь хангалттай ажиллаж чадахгүй байгаа болов уу гэж нэг бодох юм. За энэ одоо дугаараа эхэллээ. Тэгэхээр ингээд хүн өөрөө одоо жишээ нь хүнсээ бэлдэнэ гэдэг бол үнэхээр нэр төрийн асуудал юм шүү дээ. Та айлд ороод одоо жишээ нь баахан одоо жишээ нь хоол хүнс ингээд бариад очино гэх юм бол одоо жишээ нь нэг л сонин. Яагаад гэвэл тухайн айлыг одоо жишээ нь эднийд хоол байдгүй шүү дээ. Тийм учраас одоо жишээ нь жоохон хоол моолны юм бариад очие гэсэн янзтай юм шиг тий. Тэгэхээр айлд бол очихоор одоо жишээ нь уг нь хоол хүнсний юм барьж очтгүй тийм заншилтай. Харин одоо жишээ нь бүс бараа, даавуу, тий хадаг яг тиймэрхүү юм барьж очдог заншилтай шүү дээ. За тэгээ зөөлөн гадал дээр ингээд жоохон шарна. Тэгээд мэдээж энэ шарж байх явцдаа жоохон ямар нэгэн тийм амтлагч цуугаар амталчиж болно. Ямар ч цуу гэж болно. Би зүгээр энэ Монгоког тийм солонгос цуу авчихсан. Энэ болохоор нэг халгай маань болохоор одоо жишээ нь тэр гадаадын үнэтэй брокколитэй л адилхан. Хэрэг шарчвал нэг их нялуун одоо жишээ нь сонин амттай ёстой байхгүй. Үнэхээр гайхалтай амттай болдог. Тэгээд энийг та нар одоо жишээ нь боломжтой бол одоо энэ улирлыг энэ одоо халгайны улирлыг ашиглаад ингээд хангалттай сайхан түүгээд авчих боломжтой юм. За тэгээд яриагаа цааш нь үргэлжлээд нөгөө аз жаргал гэж юу юм бэ гэж тийм бид нар одоо жишээ нь аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгээд бидний одоо хүссэн зүйл ингээд авч чадахгүй бол бидний одоо жишээ аз жаргалгүй байгаа юм шиг л байдаг шүү дээ тий. Чи надад тайргүй, чи надад авч өгсөнгүй ч гэдэг юм тий. Тиймэрхүү юм ярил. Гэтэл чинь одоо чинь аз жаргал юу юм бэ гэдэг одоо чинь хүмүүсээс асуухаар янз бүрийн л хариулдаг байх. Тэгээд Чингис хаанаас асуусан байдаг шүү дээ. Аз жаргал юу юм бэ гэхээр тэгэхээр чинь тэр их Дайчин Баатар хүн чи одоо дайснаа дараад эд хөрөнгө тэр авгаа их нэрийнхэн эд хөрөнгийг аваа тий. Тэр авгаа их нэрийнхэн тэр нулимсыг харах одоо чинь аз жаргал юм аа гэдэг юм тиймэрхүү юм хэлсэн байдаг. Гэтэл чинь энэ үг одоо чинь ихэнх одоо жишээ нь игэл тий одоо энгийн монголчуудын хувьд болохоор өөр байдаг шүү дээ. Юу байдаг вэ гэхээр элэг бүтэн гэдэс цадгалан байвал одоо аз жаргалтай амьдарч байна гэж үздэг тий. Тэгээд таны амьдрал ер нь одоо жишээ нь ямар байваа гэж асуухаар одоо хоёр идэхгүй хоос онохгүй. Өөрөөр хэлбэл миний амьдрал нэг тийм дунд л явлаа тий гэж ярьдаг. Тэгтээ өдөрт ганц хоол идэнэ гэдэг бол бас хэцүү амьдарч байгаа хүн. Би бол одоо жишээ нь хувьдаа ингэж ярьдаг юм. 3 идэхгүй хоос онохгүй ч гэдэг юм тий. Тэгж амьдарч байна. За тэгэхээр чин одоо шинэ хүн нэмэхээр хүнс нэмэн гэсэн үгээ одоо жишээ нь юу гэдгийг одоо шинэ юу гэдэг юм бэ нэг өөрөөр тайлбарлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хүн амаа нэмье гэж бодож байгаа бол хүнсэн дээр анхаарах хэрэгтэй. Хүнс гэдэг дээр заавал одоо хоол хүнс гэхгүй бас хувцас хунар хідэл хэрэгслийг бас хүнс гэдэг шүү дээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Тэгтээ би ихлээр бас нөгөө энэ халгаагаа яаж идж байгааг сануулж хэрэгтэй. За тий ингээд халгааг ингээд шаранч гэжтэй баг ингээд энэ ч жоохон дутуу шаргацсан байна л да. Сайн шаруулж бас гоё л доо. Жоохон зөөлөн байна тий. Үнэхээр дайггүй амттай. Мэдээж та халгааг өөрийнхөө хэрэгцээнд ингэж одоо цуглуулж байгаад мэдээж их цэвэрхэн аавн тийм цэвэрхэн газараас цуглуулна. Тэгээд энэ үйлрэлийг ашиглаад сайхан халгаа цуглуулцгаараа
анхаарал тавьсанд баярлалаа.